CarPlay-тэй одоо хар арьцгаа одоо гар утастайгаа холбохдоо мобайл интернет гэж орлоо. За энэ дээрээс CarPlay сонгож өглөө. Confirm гэж дарлаа. За гар утасныхаа Bluetooth-ыг асаана. За энэ дээрээс Bluetooth-ыг асаагаад Bluetooth дээр болохоор тухайн камерны маань өөрийнх нь одоо нэр нь орж ирэх ёстой. За одоо энд ороод ирж байна. TF970 гэдэг. За энэ дээрээ дарлаа. За шууд ингээ холбогдчихж байгаа. Ямар ч кодыг шаардлага байхгүй. За ингэснээрээ одоо шууд CarPlay-тэй холбогдох боломжтой болчихж байгаа. Нэгэсэндээ гар утасныхаа зарим нэг аппликейшнийг шууд дэлгэц рүү өгөх боломжтой болчихж байгаа гэсэн. За яг ерөнхийдөө нэг иймэрхүү асуудлууд гарч ирдэг юм. Одоо Siri-гийн асаана уу гэд. За энэ тохиолдолд шууд ингээд гар утасныхаа Siri рүү ороод Siri рүү орлоо. За энэ дээрээс юугаа тохируулж өгнө. Энийг on болгоч. Enable Siri гэж. За ингээд шууд ороод ирчих. За одоо энэ дээр бол ингээд гар утасны аппликейшнд ороод ирнэ. Google Map ороод ирнэ. За ямар аппликейшнууд оруулах уу, ямарыг оруулахгүй байх уу гэх зэргийн бүх тохиргоонуудаа гар утсан дээрээс хийгээд өгчнө. За энэ дээрээс одоо дуудлага хийхэд бол энэ дээрээс шууд дуудлага хийгээд ярьчихна. Эсвэл гар утас руу дуудлага ирэх юм бол энэ дээрээ дараад авчихна. За машин барьж явж явах үед бол уцаар ярих, уцаа авах үед боломжгүй үед бол шууд энэ дээрээсээ юмнуудаа ингээ хийгээ явчих боломжтой. За мессеж энэ төр ирэхэд бол шууд энэ дээрээсээ ирчихнэ. За одоо энэ дээр бол жишээ нь юу байна вэ? За энэ Google Map энд биш. За Google Map руугаа орлоо. За ингээ шууд байгаа байрш локейшн бүх юм гараад Ялт Плаза гэдэг манай хаяг. За энэ дээрээсээ жишээ нь одоо төвшрийг харъя гэх юм бол трафик сонгол. За ингээ харчих жишээ нэ. Гих мэдчлээ одоо энэ дээрээсээ ингээд бүх юмудаа хийчихин. За эсвэл дэлгэцээ харуулахаар бол ингээд шууд хоёр дархан ус солигдчихно. За томоор нь харсан ч болно дэлгэцээ. Тэгэх юм бол шууд рекордер дээрээ дараал харчихна.